Дэлхийн эдийн засгийн форумаар мэдээж хэрэг дэлхийн удирдагчид геополитикийн нөхцөл байдал за мөн төв банкнуудын шийдвэр гол эрсдлүүдийн талаар бол хэлэлцэж байна. Энэ дээр бас та ямар байр суурьтай вэ? За тэгэхээр өнөөдөр энэ эдийн засгийн форумд олон хэлэлцүүлэг болж байна. За ялангуяа өчигдөр Францын ерөнхийлөгч Макроны бас илтгэл, за өнөөдөр Трамп ерөнхийлөгч одоо бас яг цагтаа ирсэнгүй. Энэ гол одоо удирдагчдын хэлж байгаа байр суурьнаас нэлээдгүй анхаарал татж байна. За ер нь товчхон хэлэх юм бол яг энэ 26 онд бол геополитикийн нөхцөл байдал нэлээдгүй эрсдэс байр суурьтай бас тогтворгүй байх юм боломж бас харагдаж байна. Тэгэхээр яг ямар ч үсэн энэ тохиолдолд манай Монгол шиг жижиг улсын хувьд бол бид нар нэлээ манай ялангуяа санхүүгийн салбар бол ийм дархлаатай тодорхойгүй нөхцөл байдлыг бас давах ийм дархлааг бий болгох шаардлагатай. Тийм ч учраас одоо өнгөрсөн 7 хоногт төв банкнаас банкуудын заавал байлгах нөөцийг нэмэгдүүлсэн ийм шийдвэрийг гаргасныг та бүхэн мэдж байгаа. Энэ маань бас зөв шийдвэр болж гэнэ гэдгийг бас би давхар нотолж гэнэ гэж ингэж харж байна. Тэгэхээр мэдээж хэрэг энд бас бодлогын үгийн шийдвэрүүд, төлөвүүд болоод гол эрсдлүүдийн талаар ярьж байгаа. Манай Монгол улсын хувьд ч гэсэн 5 удаа бодлогын үг бол 12% хэвээр хадгалах юм шийдвэр бол гаргасан байна. Тэгэхээр ер нь цаашдаа энэ оны бас бодлогын хүүгийн төсөөллийг бас тамир байдлаар харж байна. Цаашдаа бас бууруулах юм мөчлөгт орж одоо хизээнээс орж эхлэнэ гэж таны хувьд харж байгаа. Төв банкны зүгээс бол байнга нөхцөл байдлын шинжилгээ хийж тухайн нөхцөл байдалд үндэслэж бодлогын мөнгөний бодлогын хороо шийдвэрээ гаргадаг улирал тутам. За хэдийгээр одоо мөнгөний хатуу бодлого жилийн хугацаатай хэрэгжиж байгаа ч гэсэн ер нь бол эдийн засгийн өсөлт бол оны төгсгөлөөр нэг 6%, тийм ээ 6.4 11 сарын байдлаар гарсан. Хэдийгээр одоо өсөлттэй байгаа ч гэсэн дээр нь энэ төсвийн төлөлд хэрэглээний зээлийн өсөлт. За зээл маань бол нэг өнгөрсөн оноос 20 гаруй хувьтай байна. За ингээд банкнуудынхаа дотоод гадаад актив дүнг ингээд хараад нийт одоо M2 мөнгөний өсөлт маань нэг 8 орчим хувьтай. Энэ нөхцөлийг харах юм бол бас хэрэглээ импорт дэмжсэн ийм халалтын шинж тэмдгүүд бас байгаа. Тийм учраас бид нар ер нь хэрэглээний зээлийг багасгах юм шийдвэрийг гаргасан, хязгаарлах юм шийдвэрийг гаргасан байна. Тэгээ цаашдаа бол ер нь төв банк бол ямар бодлого урах вэ гэхээр урт хугацааны тогтвортой өсөлтийг дэмжих. За энэ нам дор түвшинд инфляцаа тогтворжуулах эмэл бодлогыг барьж ажиллана. За өнгөрсөн сарын шийдвэрүүд бол яг л энд чиглэсэн шийдвэр гэж ойлгож болно. Тэр бодлогын хувийн хувьд бол бид нар инфляц нам дор түвшинд бид нар очиж за бодлогын хүүг суллах ийм орон зай гарсан гэдэг гарч ирэх ийм дүгнэлт төсөөлөл хийгдэх үед бол бид нар энэ асуудлыг л авч үзнэ гэж ойлгох шүү дээ. Тэгэхээр харахгүйс инфляцийн түвшин нэлээд өндөр түвшинд хадгалагдаж байгаад за өнгөрсөн 12 дугаар сард бол төв банкны зорилт түвшин рүү орж эхэлсэн. Тэгэхээр инфляцийн зорилт түвшин барьж цаашдаас бууруулах чиглэл дээр ямар гол ажлууд хийх вэ? Ер нь л энэ дунд хугацаанд бид нар тогтвортой инфляцийг нам дор түвшинд барьж ээж бидний энэ суур асуудлууд бол тогтвортой хөрөн манай санхүүгийн салбар тогтвортой, за банкуд маань бас эрсдэл даах чадвартай ийм байгаа нөхцөлд бол бид нар тогтвортой өсөлтийг дэмжих ийм л боломж үүснэ. Тэгэхээр ер нь бол төв банк ер нь урт хугацааны энэ тогтвортой өсөлт, урт хугацааны тогтвортой инфляцийн нам дор түвшинд байлгах энэ бодлогыг л тууштай авч хэрэгжүүлнэ л гэж ингэж ойлгох ёстой. За үүнээс гадна төгрөгийн андууртай харьцан шиг харах юм бол өнгөрсөн оны сүүлийн хагасаас ерөөдөө тогтворсон ч гэсэн яг одоо голлох валютуудын эсрэг бол сул байсан хэвээр байгаа. Тэгэхээр төгрөгийн ханшийг чангаруулах чиглэлээр 2026 оны хувьд ямар бас гол ажлуудыг баримтлах вэ? Бид нар төгрөгийн ер нь ханшийг бол Монгол банк тийм хүчээр тогтвортой барих бол бодлого барихгүй. Манайх шиг одоо импортоос гадаад нөхцөл байдлаас нэлээд хамааралтай улсын хувьд бол макро эдийн засгийнхээ суур нөхцөл байдалтай уялдсан ер нь зүгээр огцом савлгаа үүсгэхгүй тогтвортой
байх энэ бодлогыг л барьж хэрэгжүүлнэ гэсэн үг. Тэгэхээр яг манай суур нөхцөл байдал бол одоо илүү төгрөгийг илүү чангаруулах гэхээсээ илүү бид нар тогтвортой байлгах нь илүү зохимжтой бодлого гэж ингэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ чиглэл рүү бид одоо төв банкны бодлого чиглэж ажиллана. Тэгэхээр 2025 онд Монгол улсын хувьд нүүрснээс олох орлого нь бол нэлээд буурсан. За засгийн одоо баяжмлын экспортоос харьцангуйас нөхөж чадсан гэж бол харж болохоор тэгэхээр түүх эдийн экспортоос олох орлогод хятад улсын дотоодын зах зээл нөхцөл байдал одоо нөлөөлөд ирэхээр ямар байдлаараас нөлөөлөх вэ? За үүнээс гаднаас Дональд Трампын тарифын нөлөөгөөс нөлөөдгөө улс орнуудад за ялангуяа манай хөрш болон за хамгийн одоо гол худалдааны түнш хятадаас нөлөөдгөө хүчтэй нөлөөлөхөөр байгаа. Тэгэхээр 2026 онд Монгол банкны хувьд гадаад одоо зах зээл дэх гол эрсдлүүдийг бас ямар байдлаар харж байна? Ер нь бол бас эрсдэл байсаар байгаа. Өмнө жилийн ч гэсэн төсөөллөөр өмнө төршийн маань үйл хөдлөх хөрөнгөний зах дээр гарсан нөхцөл байдал төдийлөн бас бүрэн илааршаагүй бас үргэлжилж байгаа. За энэ нь мэдээж манай экспортод өнгөрсөн жилд нөлөөлөхөөс нөлөөлөл бас үргэлжлэх ийм төлөв байна. Тэгэхээр бид нар яг энэ нөхцөл байдалд тохирсон эрсдэл даах чадварыг бий болгох чиглэлээр л төв банк одоо бодлогын арга хэмжээ хэрэгслүүд авч хэрэгжүүлж ажиллана гэсэн юм төлөвлөгөөтэй байна. За тэгэхээр бас үнийн доктортой байдлыг хангах чиглэлээр Монгол банк болон засгийн газрын уялдаа холбоотой ажиллагааг хянах одоо асуудал дээр та яг ямар зарчим баримтлан ажиллах вэ? Үнийн доктортой байдлыг. Тэгээ ер нь яг үнийн доктортой байдал буюу инфляцийн доктортой байдал бол төв банкны одоо үндсэн мандат шүү дээ. Тэгэхээр мэдээж яг энэ чиглэл бол бидний бодлогын гол зорилт. Тийм учраас бид нар төв банкнаас болоод засгийн газар төсөв мөнгөний бодлогын уялдаа гэдэг бол өөрөө ямар нэгэн байдлаар энэ эрэлтийн шинжтэй инфляцийг төв банкны зүгээс үүсгэхгүй байх. Засгийн газраас нийлүүлэлтийн шинжтэй инфляцийг үүсгэхгүй байх гэдэг зүйл дээр одоо харилцан ойлголцож мэдээлэл зөвлөн туслах үйлчилгээ байдлаар ингэж хамтарч ажиллаж энэ инфляцийн төвшинг бол намд ор төвшөнд барих ёстой. Тэгэхээр ийм л бодлого бол үргэлжилж явнаа гэж ингэж ойлгож байна.